Ингэж. За юу яаж. Материалын сургалтанд 50-ийн үр дэгдэгийн сургалтанд яг өөрт чинь ямар ийм давуу тал үүсв? Дараа энэ сургалтанд суух хүмүүст ямар ийм зөвлөгөө өгмөр байна? Одоо сургалтын эхний өдрөөс юунд анхаараа гэж хэлмээр байна, ямар байна? Нэг тэр талаас нь нэг ганц хоёр өгүүлбэр хүмүүсээс асуумаар байна. За хинээс эхэлж байна. За болно дэмэрээ. Энэ камер холоос, камер их холоос. Яг багшд яг нөгөө номныхаа талаар болохоор өөрөө бас хэвлэх түрүү юу ярьсан тийм нэмэлт янз бүрийн юм санаа илүүл. Яг онлайн ертөнцид болохоор бас илүү одоо нөгөө карьер түүгээд илүү нөгөө олон дагагчтай юутай болохгүй болохоор тэр мэдээлэл тогтмог байгаа. Юусэн мэдэхгүй онлайн ертөнцид тийм жижиг илүү хүмүүс энийг 50-ийн үрдийг мэддэг байна. Дээрэс нь болохоор нөгөө 50-ийн үрдээ илүү одоо юу гэдгийг өргөжүүлэх бид одоо зөвхөн сурагчид биш одоо юу гэдэг нөгөө 10 жил их сургууль гэдэг энийг л илүү хөгжүүлэх хэрэгтэй болов гэж бодож байна. Дэшегээ тий. Сургалтын эхний өдөр ер нь хүмүүс юуг анхааруул дээр үү? Эхний өдөр хэрэгтэй. Шантрахгүй л хэрэгтэй. Гэхдээ яг өөртөө хамгийн гол нь бас цагаа барих. Зөвхөн 5 хоног юм чи тий. Цагаа бариад цагтаа ирээд таслахгүй 5 хоног явуул аюул зүгээр. Супер. Яг иймэрхүү зөвлөгөө надад хэрэгтэй байна. Тэгээд нөгөө нэг албан байгууллагууд бас аюул заах хэрэгтэй шүү дээ. Яг нөгөө мэржлийн байгууллагаар цалмаа хугацаад тэгээд нөгөө нэг яг нөгөө оюутнуудад бас энэ аюул их чухал. Одоо оюутнууд чинь нөгөө юу зарах гэдэг яваад гэсэн мөртлөө бас нөгөө нэг боломжтой болохгүй хичээл заах нь болохгүй бас тийм. Яг энэ 5 өдрийн зарцуулаад ингээс очих юм бол аюул мэдгээд хэлээд эргэлзээс гарчих юм байна л да. Хамгийн гол нь одоо цагуудаа ялахгүй байсан цагаа одоо нэг авчихсан тийм 10 жил сураад ойлгохгүйсэн яваад байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө юм бид нар нөгөө 26 цаг байдаг гэхэд 26 цагуулгыг мэдгээд байна шүү дээ. Тэр шаардлага байхгүй. Зөвхөн нөгөө чухал болон одоо нөгөө төгөөл хэллэг дүрм энэ нөгөө яриан бүсэлэг дүрмүүдээр мэдсэн байх шаардлагатай. Тэрийг л өөрөө болгоцсон байх юм бол ер нь гай болцох юм байна л да. Өөр таавхан тийм энэ 5 өдрийн сургалтын дээр эхний өдрөөс нэг ийм л юмыг анхаарсан бол би өнөөдөр бас илүү одоо анхаарснараа би энэ ингэж ярьж чадж байна гэж хэлэх тийм сэтгэл юу байна. Гол нь би ингээд яг 2 дахь өдрөө ийм юмыг ойлгосон, 3 дахь өдрөө би ингэсэж гэдэг юм ийм сэтгэлдүүд хэрэгтэй. Юу гинэ хэлээ? Сургалтын юу хөтөлбөрийн хувьд болохоор эхний өдөр нь актив заамт маргааш нь давтаад ингээд явна. Би болохоор бодсохгүй эхлээд нэг өдөр актив заахад цаг амжихгүй байх гэсэн чинь яг ингээд тодорхой стратеги заагаад өчгөр маргааш нь давтаг болоод тэргүй ихэд цаастаа пасив үүсэж амруулж. Тэгэхээр тэр нөгөө нэг хамгийн гол нь давтах тэгэл юм хаах хэрэгтэй юм байна л да тийм. Бас нөгөө одоо өнөөдөр үтсэн хичээлээ орой ч юм уу маргааш нь ч юм уу дараагийн хичээлд ирэхээс өмнө заавал ингээд дор 30 минут 1 цаг заавал давтах хэрэгтэй. Тэгжээш нөгөө дараагийн хичээл маань ойлгож ич нөгөө суур маань дээшлэх нөхөөс ш өмнөхөө ойлгоогүй байж байгаа дараагийн хичээлийг шинээр ахаад үзэх ямар ч урамгүй болчихж байгаа. Тэгээ жоо хэцүү болчих тийм хэцүү болчих тийм. Тэгээ үнэхээр яг нөгөө өмнөхөө л аюул сайн. Зөв. За манай хоёрдууд ямар хэвчтэй. Ер нь тийм зөвлөгөө дараагийн сурах хүмүүс мэдүүд ямар зөвлөгөө байна? Энэ дээр ер нь яг тоочны авчаа бид нар яг Монгол хөгжил орчуулгатай ч юм уу эргэлздэг шүү дээ. Яг энэ системээр яаж юм бол ямар ч эргэлзээг болчих юм. Алдаа өөрөө бас хэмжих боломжтой болчих юм байна. Тэгэхээр энэ ном маань өөрөө бараг цэвэр яг одоо кодоо албаа системээ ойлгох юм бол яг цэвэр багш шиг болж юм. Бид нар эргэлзэх шаардлага болж байна. Яг үнэ. Тэр ном аюул гэж Яг үнэ. Стас. Гоё бичиг болон одоо академик төвшний шалгалт өгч байгаа эсвэл ерөнхий боловсролын шалгалт өгч байгаа хүмүүсд одоо маш хэрэгтэй зүйл. Яа гэвэл тэр яг шалгалтын дээр одоо ирдэг жинхэнэ маш хэрэгтэй дүрмүүд одоо юм маш детальч нь орж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө эвэлцгүйгээр одоо юу авах юм бол аягт өөртөө эргэлзэхгүйгээр бүр яг тоочны мэдээж авах гэсэн юм бол яг системчээс юм арга бол маш хэрэгтэй. Тий, тэгээд дээрэс нь нөгөө энэ номыг эхний өдрөө үзэж байгаа шүү дээ нөгөө. Бүр эхнээс нь нөгөө оршлоос ахуулаад бас аягүй сайн өөрөө уншичмаар юм байлаа шүү дээ бас. Тий.
тэгжээж бас үндсэн бас үзэх юмны гаргалгаагаа яг иймэрхүү системээр бас явах гэдэг юм байна да. Нэг иймэрхүү юм байгаа юм байна да гэдгээ бас өөртөө ойлгоод авчвал бас зүгээр. Ерөөсө сургалтын бүртгэл хийлгэсэн өдрөөс нь эхлээд файл явуулчих. Эхний хэсгийг явуулчих. Тэр нэг унших ёстой хэсгийг явуулчих. Тийм бол хүн яг иймэрхүү аргачлаар юм иймэрхүү маркер сурах байгаа гэдгээ мэдчих юм бол бас айгүй зүгээр юм. Тэрүүгээрээ ч гэсэн хүн татагдах юм байна гэж бодлоо. Тэр нь тавьтын үрд айгүй супер. За гоё хялбар богинохон хугацаанд одоо энэ чинь бараг бүтэн жилийн сургалтын юм ингээд 5 өдөр авчиж байгаа байхгүй юу? Дараа зураг авах. Ямар зүйл юу зүйл.